тийм юм бодоагүй гэж юу. За яг та сайн ойлгохгүй ч магадгүй л дээ. Одоо чинь ингэдэг байхгүй юу? Хүсэл мөрөөдөл олж авсан боловч яг тэр хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд юу хийж эхлэхийг мэдэхгүй байгаа хин нэг юм ч юм уу. Аль эсвэл үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр тусч маш ухаантай нэг юм байлаа гэхэд эрен тойрных нь хүмүүс ерөөсөө тэр гоё зан чанарыг нь үнэлдэггүй ч юм уу. Бүр эсвэл нэг тийм өөртөө итгэх итгэл аль эсвэл одоо юмыг торн шийдэх чадвар ч юм уу. Нэг тийм юм надад үнэхээр хэрэгтэй байна гэд дотроосоо чин сэтгэлээсээ үсч чадсан хин нэгэнд манай дэлгүүрийн хаалга ингээ гараад ирдэг гэсэн үг. За тэгэхээр манай дэлгүүр ийм хүмүүст яаж тусалдаг вэ гэхээр яг тэр хүнд тохирсон тухайн одоо өөртөө итгэх итгэл ч юм уу те тэр итгэлийг агуулсан зөвхийг зардаг гэсэн үг. Жишээ нь би бол маш их гоё эмгтээлэг ийм байхыг хүсдэг л дээ. Тэгтээ ягаад ч юм жоохон эмгтээлэг зан чанар надад дутагддаг юм шиг болохоор би ийм зөв барьдаг. Тэгэлгүй яах вэ? Хүн чинь зөвхөндөө бүгд өөрт хэрэгтэй гэсэн юм бүгдний дотор нь хийгээд өөрөөсөө салахгүй байнга биедээ авч явдаг учраас зөвх болгонд энерги байдаг гэсэн үг. Тухайн тэгээд зөвх болгон өөрийн гэсэн энергитэй би танд хэлээд шүү дээ. Одоо би энэ зөвхтэйгээ байхдаа үргэлж гоё юм мэдээлэл байдаг. Тэндээс тийм мэдрэмж төрж байгаа биз дээ. Одоо та ойлгосон уу? За тэгэхээр танд ямар шинж чанар дутагдчихсан байна? Яг түрүүний миний хэлсэн шинж чанар юм байна. Өөртөө итгэх итгэл гэдэг чинь өөрийгөө хайрлах, өөрийгөө үнэлэх гэсэн шинж чанар шүү дээ. Тэгэхээр би танд ийм зөв бол та ийм зөвгийг бариад явгаад өргөлд өөртөө итгэлтэй өөрийгөө хайрлсан байх бол дахиад нэг шинж чанар дутагдаж байна гэж юу? Юу юм бол тэр? Та бас эмгтээлэг энерги хэрэгтэй гэж юу? За тэгвэл хоёулангийн агуулсан зүгийг би танд одоо үзүүлье. Энэ зүг ийм хөргөн баатагтай. Асар ийм хөргөн. Энэ бол яг өөртөө итгэл болон эмгтээлэг энергийг яг 50% хамт агуулсан тийм зүг гэсэн үг. Өөртөө итгэл эмгтээлэг байдал гэдэг хоёр энергийг хоёуланг энэ зэрэг агуулж байгаа болохоор энэ зөвхний өөртөө итгэлийг танд өгөх энерги миний их